За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр Томо хотоор нь түрүүчийнхаа дугаарт 9 10 сарын 9 10 11 сарын буюу намрын ерөнхий төлөвийн тухай ярьсан бол за өнөөдөр болохоор зэрэг арай жоохон гүнзгийрүүлээд яг одоо миний сар өдөртөөр суурлаад яг миний хувьд 9 10 11 сар ямар хуу байх вэ гэдгийг цомоогоос одоо асуухаар шийдсэн. За тэгээд сайн уу цомоо? Байна уу? За, найс нь бол их догдолж байна. Тэгээд манай сонсож байгаа сонсогч нарт маань их сонирхолтой байж магадгүй. За тэгээд бас яг надтай адилхан 10 сарын 12-нд төрсэн эмэгтэй хүн байх юм бол ерөнхийдөө надтай ойролцоо эмэгтэй байна гэсэн үг шүү л гэж хэлмээр байна. Тий, яг зөв. Тэгээд нөгөө нэг би Эрдэнэ чамаас Эрдэнэ урьдчилсан яг Эрдэнэ чамаас яг 6 7 8 сараа нэг хилүүлчихэд тэгээд зуныхаа зунаа өнгөрөөсөн чи амар гойсахгүй юу? Тэгээд яг юу нь гойсон бэ гэх нь яг юмудаа төлөвлөхөд айгу амар байсан гэх юм уу? Яа гэх юм бол иймэрхүү инерхтэй bay шүү. Тэнгүүд ингээд иймэрхүү тухайн үедээ иймэрхүү асуудал хийх юм бол илүү сайн инерхтэй байна шүү гэдэг юм уу те эсвэл яг илүү хөнгөн байна гэдэг ч юм уу. Тэнгүүд яг тэрэн дээрээ тохируулж юмаа төлөвлөх их үр дүнтэй байд юм байлээ. Тэгээд дээрэс нь ингээд яг болох хэвээр үйл явдлууд нь ингээд болонгууд яг нэг тийм юу болоод confirmation гэдэг штеп Баталгаажуулж өгöd. Тийм болохоор ер нь ингээд цамуугаасаа ингээд боолж игэл нэрээ сар болгон асуумаар санагцсан. За. За, чиний хувьд болохоор 10 сарын 12-нд төрсөн байгаа. Ер нь бол сарын төлөвийг гаргахад төрсөн он бол нэг хамааралгүй байдаг. Зөвхөн төрсөн сар болон өдрийг хооронд нь аваад нийлүүлцдэг. За, одоо хоёулаа бол ингээ өмнөх дугаар дээр намрынхаа төлөвийг ярьсан. Тэгээ энэ намрын төлөвийг чи дагна штэ. Дагахын хажуугаар одоо илүү нарийчлалтай мэдээлэл өгнө гэсэн үг. За чиний хувьд болохоор 9 сар болохоор яг нэмэх энерги рүү орох юм бол одоо хоёулаа энергийг нэмэх төлөв рүү хасах төлөв рүү оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сарыг илүү эерэг энергиэр өнгөрөөхийн тулд юу байх вэ гэхлээр чиний амьдрал өмнө ба дараа гэсэн үр дүн байдаг шүү дээ. За Instagram дээр ч гэсэн ингээл хүмүүс өмнө юм байсан гэд үзүүлээд дараа нь юм болсон гэд юм үзүүлдэг юм үр дүнгууд идэв штэ. Тийм сар واخгүй юу. Тэгэхээр чи нөгөө бүр амьдралаа миний өмнөх амьдрал дараах амьдрал гэж одоо хуваана. Дүгнэн зүгүү. Тий, дүгнэхээс гадна бүр яг нэг юм өөрт ч тийм мэдрэмж ирнэ. Би өмнө юм байсан, одоо юм болсон гэдэг юм чамд өөрчлөлт гарна гэсэн үг байгаа байхгүй. За. Тий. За, тэгээд амьдралаа яг ингээ бүр айгуу оронгоор нь эргүүлнэ гэж тэгдэж штэ ингээ бүр эсрэг тесрэг ингээ маш том өөрчлөлт хийдэж штэ амьдралдаа хүмүүс. Тэгэж өөрчлөлт хийх сар. Үе гоё. Тэгэд айгуу тийм том өсөлтүүд хийх. Том өөрчлөлтүүд хийх. Ийм баг биш юм. Одоо тесэрсэн гинт ингээ дээшээ өссөн өөрчлөлтүүд хийх сар байгаа. Тэгээд энэ зүйлүүд чинь ингээд юм зүгээр ингээд юу сүнслэг байдлаар болон яг нэг тийм материаллык биш байдлаар ингээд илэрнэ. Чиний сүнслэг гурвалжин чинь илүү ажиллана гэсэн үг. Тий. За ямар эрсдэлтэй вэ гэхлээр мэдээж хоёулаа нөгөө хоёр талыг хоёулын юм ярих гэдэг шүү дээ. Дандаа сайхан юм ярихгүй шүү дээ. Хэрвээ чи ингээд нөгөө юм өөрчлөлтүүд ингээд гинтийн өөрчлөлтүүд гарч ирж штэ. Юу ч хийж болно. Ажил дээр ч юм уу, эсвэл одоо төлөвлөгөөнд ч юм уу, эсвэл юу ч хийж болно тий. Энэ өөрчлөлтүүдийг үгүйсгээд тах юм бол хасах энерги рүү орно. За тэгээд энийгээ үгүйсгэснээсээ болоод хийх ёстой зүйлээ хойшлуулаад тах юм бол. Чамд ойлгомжтой байна уу? Ойлгомжтой байна. Би яг нөгөө нэг түрүүчийн дугаар дээр бас дуурсан шүү дээ. Би ингээд сүлүүд ингээд цаанаасаа ингээд яалчгүй сэтгэл зүг айгу ажиллаад байгаа байхгүй юу?
Би яг Мгм. ямар бодлуудыг ингээд угаасаа нөгөө нэг ингэж ярьдаг штэ одоо хүн чинь хүний 70 ухамсартай бараг 60-аас 80 мянган бодол ингээд байнга давтагдчихийдэг. Тэгээд тэр давтагдж байгаа бодлууд чинь яг тийм тухайн өөрөөсөө энерги гаргаад тэгээд амьдралаа яг тэр энергиэсээ ингэж манифест хийгээд байгаа. Тэгээд яг одоо 3D ертөнц чинь яг чиний дотор юу болж байгааг нь тусгал гэдгийг бүр энэ саардаа ингээ амар гүн гүнзгий ойлгож аваад Мгм. тэгээд би яг одоо нөгөө нэг амьдрал дээр таалагдахгүй байгаа, болохгүй байгаа, бүтггүй байгаа юм ерөнхийдөө нэг гомдлохгүй хин нэгэнд одоо буруу шахахгүй, өөртөө ч буруу шахахгүйгээр ам, намайг одоо багад ийм юм болсон болохоор л би одоо ингэж амьдарч байна гэж хин нэгэнд гомдох ч юм уу, эсвэл өөртөө гомдох ч юм уу тэгхгүйгээр яг ямар бодол намайг ингээ өдөө хотол ингэж хойш нь татаад байгаа юм бэ гэдгийг бүр амар сайн ингээ бүр байрч аваад тэгээ ингээ бүр ингээ нүүр тулаад тэгмээр байгаа байхгүй юу? За яг наадхан тэр чинь тулгуурлаад яг миний ярих гэсэн юм гараад ирлээ. За. Энэ бодлууд байгаа шүү дээ. Энэ бодлуудыг заавал энэ сар одоо байр байранд нь аваачих гэсэн үг. За. Тийм. Тэгээ байр байранд нь гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Чиний хувьд юу гэж ойлгож байна? Одоо Зэгц. тархиа зэгцлэх байгаа байхгүй юу? А? Нөгөө бодлоо зэгцлэх, одоо тархиа зэгцлэх. Тийм а- одоо би болохоор ингэдэг байхгүй ингээ хаяа ингээ бүр ингээ 50 суухын аргагүй их бодол орж ирдэг ингээ. Тэг ингээл Мгм. тэг ингээд нэг юм хийж байгаа шууд өөр юм хиймээр санагдаал тэгдэг ч юм уу. Тэнгүүт би яг өөр дөрөө дүгдэнгүүт ерөөсөө биений бодол зэгцэхгүй байгааг л одоо үр дүн байгаа даа байхгүй юу? Би бол өөрөө Тийм. үнэтэй байгаа. Тэгээд найз нь бол яг бүр сүүлийн үед амар сайн ойлгоод байгаа болохооч тэр юм уу цаанаасаа тэр одоо бүх юм энерги манд тэг таарад байгаач тэр юм уу би зүгээр л ганц хүрсэн дүгнэлт маань гэх юм бол зүгээр л бичиж ядаж бичээд л байх юм бол арай илүү тий бодлуудаа барьж аваад нөгөө нэг анаах хэвээр юм анаах юм байна л гэж дүгнээд байгаа би өөр дөрөө. Мгм. Тэгээ энэ бодлуудаа яг нөө хаана байх хэвээр тэр байр байранд нь аваачна гэсэн. Одоо жишээлбэл номоор ярих юм бол за номын сан байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр нөө номын сан ингээд замбраг байх юм бол номнуудыг олоход хэцүү шүү дээ. Тэр Аа. ангилсан гэдэг шүү дээ. Аа. За сургуулийн номон сан байлаа гэж бодоход уран зохиолын хичээлийн номнууд энэ талд байгаа, математиктэй холбоотой хичээлийн номнууд энэ талд байгаа гэдэг ингээд англиад явцдаг шүү дээ. Яг тэрийг гэсэн үг. Тэгэхээр тэрийг хийхин тулд одоо ийм л аахгүй. За мөнгө санхүү бодохдоо мөнгө санхүү тэнгууд ажил бизнес гэд тэднэр нэг тусдаа. Тэгэнгүүт гэр бүл хайр дурлал одоо найз нөхөд гэдэг ч юм уу харилцаа гэхээр нэг тусдаа. Тэгээд одоо хувийн Тийм. ирээдүйн одоо төлөвлөгөө гэх юм бол тэрийг нэг тусдан боддог болно л гэсэн үг юм байна гэж би ойлгож байна л да. Тийм, ер нь бол тэгж ойлгож болно. Тэгээд чи ингээд тэр бодлуудаа ингээд янах байхгүй юу? Тэгээд Аа. жишээлбэл ингээд чи бодлогошроод байна гэдэг байгаа штэ. Ингээд бодлууд орж ирээд байна гэдэг байгаа штэ. Аа. Тэгвэл яг нэгэн зэрэг яг ямар бодлууд орж ирээд байгаа. Тэрийг хянаж үзэх байхгүй юу? Энэ бодол орж ирэнгүүт араас нь яг ямар бодол орж ирээд байгаа. Аа. Аа. Тийм. Тэрнтэй чи уялдаатай бодол юм уу? Уялдаагүй бодол юм уу? Эсвэл нэг муу бодлууд орж ирэнгүүт байгаа бүх муу юмаа бодоод байгаа юм уу? Гэдгийг. Тийм тэгж ажиглах ёстой юм байна. Би өсөй тэгж хэвээр ажиллаж байгаагүй байна. Яг бодлоо яг нэг бодлыг барьж аваад тэрэн дээрээ ургуулж бодоод байгаа байхгүй юу? Эсвэл нэг бодол ингээд баригдангуут би яа энийг бодоод байгаа юм бол одоо эн чинь ингээд 3 4 жилийн өмнө болсон юмыг одоо би ингэж бодож ямар хэрэг байна маа гэдэг ч юм уу. Яг ингээ араас нь тэр нөгөө лүп гэдэг байгаа шүү дээ. Ингээд нэг нь очингууд араас нь ямар бодол орж иж байгааг юусаа ажиглаж байгаагүй байна. Мгм. Маш гоё Яг үнэ зөв. байна. Тийм ээ. Тийм. За. За тэгвэл 9 сард чиний материалын зүйл дээр ямар байх юм бэ гэдгийг яриа л да. За. За ер нь бол айгүй том мөнгөн дүнгууд орж ирэх боломжтой сар байгаа. За. За ер нь бол яаж орж ирэх вэ гэхлээр өөрийнхөө яг чаддаг зүйлээ л хийн. Одоо нэг юм өөрийнхөө сайн чаддаг зүйл гэж байдаг шүү дээ. Одоо би ингээд өөрийгөө бодъё л доо би энийгээ ингэж илүү сайн хийдэг гэдэг нэг арай эксперт Аа. байдал, туршлагатай байдлаа ангилаад яг энийг би илүү сайн хийдэг. Ялангуяа одоо чи компанид ажилладаг шүү дээ. Тэр чиний яг нэг өөрийн чинь олон жилийн туршлагаар хоригдлуулсан нэг юм бусдаас ялгарах ур чадвар байгаад байгаа шүү дээ. За Аа. чамтай ижилхэн ажил хийдэг хүн илүү нарийн тооцооллуудаа гялзуулцдаг болвол чиний хувьд бол илүү нөө харилцагч нартайгаа ингээд юу ачдаг те юмнуудаа ингээд тохироод
Аха. явчдаг ч тий. Тэгэхээр чиний ялгарх зүйл чинь тэр харилцаа байгаа даа. Тэгэхээр чи тоо руу орохгүйгээр яг өөрийнхөө илүү ч сайн чаддаг юм руугаа төвлөрнө гэсэн үг. Мм. Тийм яг ажил хэрэг дээр бол. За тэгээд дээрэс нь энэ ур чадвараа сайжруулах тал дээр хөрөнгө оруулалт хийх. Тэгээд ийм өөрийгөө илүү сайжруул илүү туршлагатай болгох одоо мөнгөн хөрөнгө оруулалтууд байвал бас айгүй сайн. Аха. Жишээлбэл сургалт авах ч гэдэг юм уу эсвэл яг өөрийнхөө мэрэгчлэлтэй холбоотой ур чадвар дээшлүүлэх Мгм. семинарч гэдэг юм уу те. Мгм. За тэгээд эрсдэл гаргахаас зайлсхийх айхгүй байх. Одоо их том алхам хийж ич том үр дүн хүрдэг сарахгүй юу? Мм. Мөнгөн дээр ярьж байгаа шүү. Мгм. Тий. Тэгтээ тэглээгээд шууд амар эрсдэлтэй юм руу орчвоо. Хамаад гэх юм уу те шууд маа Тий. гэх. Тий шал харанхуй юм руу орохгүй штэ. Биш Тий. үү? Аха. Ер нь Тэгээд бол өөрийнхөө сайн хийдэг юм аа л илүү сайн хийгээд л мөнгө олж тий. чаддаг тий. Би бол тэгж ойлгоо. Тий. 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 Ялангуяа нөгөө хэрвээ чи нөгөө хийснээрээ цалинждаг бол энэ чам айгу сайн тохирохоор байгаа Аха. хэрэг. Яг нэг тухайн сар сартаа хийснээрээ цалинждаг хүмүүс идэв штэ. Тий. Тэгээд Бонус. материалын зүйл дээр өөртөө дандаа yes гэж хэлэх сар байгаа. Вау. Yes гэхлээр нөгөө өөртөө Аха. одоо энэ хөрөнгө оруулах гад нэг сургалт авлаа ч гэдэг юм уу тийм байлаа гэхэд яана арай ч үнэтэй ч юм уу за дараа олъё гэхгүйгээр өөртөө одоо ялангуяа ингээ манай хүүхдүүд ингэдэг байхгүй ээжээ би юм авчлах юм заримдаа өгөө гэж хэлж байгаа заримдаа за аав гэж тэгж байгаа шүү дээ Аха. яг тэрнтэй ижилхэн өөрөө өөрөөсөө асуугаад одноо би энийг авч болох уу Аха. эсвэл одоо энэ палажиг авч болох уу гэх юм бол нөгөө одноо нь болохоор тэг аав yes гэж хэлэх хэрэгтэй байсан. Оо за за. Наач яста гоё. Би нэг влогонд зориулж микрофон авмаа л байгаа. Одоо яг 9 цаг. Тэгсэн чи яагаад авахгүй байгаа вэ? Би тэгэл хойшлуулаад ахгүй юу? Харилцаан дээр за харилцаа бол нөгөө хосын харилцаа л ярьдээ штэ ер нь бол ихэвчлэн. Тий хосын харилцаан дээр болохоор а нэг харилцаа гэдэг зүйл дээр нэг шин зүйл оруулах юм бол айгуу гоё эерэг энерги авчирдаг гэсэн байгаа. Шинэлэг зүйл. Тэгээ тэрийг одоо чи өөрөө л олж мэднэ. За за шиг. Тэгээ шинэлэг зүйл нь юу ч мэдгүй одоо би ч одоо юу зөвлөх вэ? Чамд. Манай сонсож байгаа хэд маань зөвлөгөө байвал хэлээрэй гэдэг. Яг том одоохондоо л яг бодолд орж ирсэн юм бол алга. Гэтэ бодноо. За эрүүл мэндийн хувьд болохоор Мгм. энэ сар болохоор нөө сар болгоо ингээ эрүүл мэнд дээр жоох ингээ өөр идэх байхгүй юу? Зарим сар ингээ хоолтон дээр анхаар, зарим сар болохоор яг одоо жоохон тулгуур хэрэгтэндээ анхаар махаар гэдэг юмнууд байдаг байхгүй юу? За чиний хувьд болохоор илүү нөгөө нэмэх энергитэй яваад ах юм бол яг энэ бидний энэ масс байгаа даа штэ. Аха. Биеийн масс жин байгаа даа штэ те. Жинчин багасна. Үгүй ямар Хорно гэсэн үг. сайхан юм. Тий. Яг нэг юм ялангуяа чи нөгөө нэг ингэн гэсэн үг. Турах гад дасгал хийн штэ. Тэнгүүд 8 сард турах гэж дасгал хийснээс илүүтэйгээр 9 сард энэ турах процесс чинь энергийн төвшөнд нөгөө жингээ илүү сайн хайдаг үе чинь гэсэн үг. За яста бүр үнэхээр гой сонсогдож байна. Тэгээд өөрийгөө яг ажиллаар бүр хит ядрааж болохгүй сар байгаа. Тий. Тэгэхээр нөгөө ажил амралтын балансыг өөртөө тохируулад хийн гэсэн үг. За эсвэл одоо 7 хоногийн 6 өдөр амирх ажилласан бол 7 дахь өдөр нь бол бүр заавал сайн амрах ч юм уу тий. Тэгэж зохицуулаа гэж хэлмээр байна. За тэгвэл одоо 2025 оны 10 сар одоогийн хувьд эргээр ямар байх вэ гэхлээр шинэ үд хаалга, шинэ зам нэгдэх тийм зүйл байгаа. Сар байгаа. Тэгэхээр шинэ хэр чинь нөгөө нэг юм хуучинтай холбоотой биш яг юм цоошин юм гарч ирэх гэдэг шүү дээ. Урд нь хийж байгаагүй зүйлч гэдэг юм уу те. Тэгээд нөгөө яг уул нь бол нөгөө 11 сарыг
юу яана гэсэн шүү дээ, үр дүн шимээ хүртдэг сар гэдгсэн шүү дээ. Чиний хувьд болохоор бүр 10 сард ч үр дүн шимээ хүртээд эхлэх үе байна. Вау. Тийм одоо 11 сараас наам гэсэн үг шүү дээ. Аа. Тийм. Аа сөргөөр юу байх вэ гэхээр шүү дээ. Нөгөө бодлууд чинь цэгцрээгүй байх нэ. 9 сард нөгөө бодлоо сайн ажиллахгүй бол 10 сард айгүй их тэгэж нөгөө урд өмнө болсон Мгм. зүйлүүдийг айгүй их ингэж бодоол тэрнгээрээ жоохон амьдраа тэрийг ингээд нөө бодоод ийн гэдэг чинь яг тухайн үед ингээд тэрийг дахин ингээд нөө мэдрээд нөө тэрнгээрээ амьдраад ийн гэж хэлж болдог байхгүй юу? Мгм. За жишээлбэл би ингээд 10 минут ингээд урд нь болсон муухай зүйлээ би бодож гинэ гэдэг чинь яг одоо байгаа 10 минутыг би өнгөрсөндөө зарталж байгаа гэсэн үг байхгүй юу? Аль болох тийхгүй байх хэвээр. Харин тийм ээ. Би яг энэ дээр бүр амар сайн ажиллаж байгаа. 10 сард тэр чинь жоохон сэтрэх магадлалтай байгаад байна. За. Тэгэхээр Тий. сардаа л бүр сайн ажиллая гэсэн үг байна шүү дээ, тий? Тэгээ 9 сартаа сайн ажиллаад 10 сартаа ч гэсэн тэрийг үргэлжлүүлээд л. Аха. Мм. За бүр болохгүй бол яг энэ мэрэгжлийн үнд нь бас хандаж болно шүү дээ. Хэрвээ үнэхэр чи ингээд 9 сард ингээд цэцэлж чадахгүй байгаа тэгэл мэрэгжлийн үнд хандах хэрэгтэй байхгүй. Ер нь бас сонсогч нартай тэрийг зөвлөмөр байна. Одоо ингээрээ тэгээрээгээ хилэнгүүд ялангуяа нөгөө өөрөө өөртөө ажиллах зөвлөгөөнүүд байгаа шүү дээ. Тэгвэл бидний тархичин өөрөө ингээд нэгэн зүйлдээ тасчаад байдаг. Богино хугацаанд бид нэр тэрийг өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг тэр зүйлээр мэрэгсэн хүмүүст бас хандвал зүгээр байд шүү. Тэгээ тэрий чинь нөгөө яг удаан хугацаагаар тэр хүн хандаад тахгүй шүү дээ. Яг тэр асуудлаа ингээд нэг зэгцлэх юмд оруулахын тулд. Тийм. Тэг өөр ухандаа л ахгүй бас нэг хаяа тусалчаа авчвал бас зүгээр юм байна. Тий, өөрийг чинь чиглүүлэх тий арай туршлагатай, арай мэрэгжлийн тий тэр хүмүүсээр ингээд нөгөө шавь ороод ч юм уу тий тэгээд үйлчлүүлээд явбал бас зүгээр. За. За. За за материаллык зүйл дээр болвол ер нь бол нөгөө нэг юм урт хугацааны зүйл одоо хөрөнгө оруулалт бол эхлүүлвэл айгүй бас таатасаар байгаа. Ялангуяа нөгөө урт хугацааны хөрөнгө оруулалт бол хамгийн түрүүнд юу байдаг? Нөгөө үйл хөдлөх хөрөнгө байдаг. Тэгэхээр зарим хүмүүс бол одоо чиний хувьд бол гадаадд амьдарч байгаад одоо нэг түрээсийн байр ч юм уу эсвэл одоо Монголдо нэг байрны урьдчилгаа хийж гэдэг юм уу те нэг тийм шийдвэрүүд хэрэг гарахаар бол энэ 10 сар бол үнэхээр юм ээлтэй сар байгаа. Яа тэгэхээр нөгөө ирээдүйд тэрний үр шим нь мэдэгдэх байхгүй юу? Арай хямдхан багт нь авцсан байх ч гэдэг юм уу те. Тийм юмнууд байгаа юм. За тэгээд санхүүгийн хувьд нэг юм шин эхлэлүүд байж болно. Тэгэхээр нөгөө орлогын их өсвөр чинь дахиад урд нь нөгөө нэг юм орлогын их өсвөр төр чинь тийм юунууд нэмэгдэж болно гэсэн үг. Орлогын их өсвөрийн зам гэх юм уу? Одоо юу гэж хэлэх юм бэ? Одоо мөнгө орж ирэх шинэ урсгал нэгтгэхгүй тий. Шинэ урсгал тий. Одоо л нэг 2 газраас орлоготой болдог байхад тэр нь 3 болдог ч юм уу гэсэн үг байна. Тий. Яг зөв. За 10 сард бол хэрэг айгүйх нөгөө мөнгө өрөх гээд ах сар байхгүй юу чиний хувьд? Нөгөө хинжээ хязгааргүй нэг шопинг хийчих юм бол хэрэгтэй хэрэггүй юм аваад чих гээд ах байхгүй юу? Тэгэхээр тэрийг айгүй сайн хянана. За. Ялангуяа бүр хэрэггүй юмыг бол айл болох бүр канселдах хэрэгтэй. За. 9 сард болохоор зэрэг өөрийгөө эхлүүлнэ шүү дээ. Юм авмаар байвал. Тий, яг зөв юм авах гэдэг чи одоо тэгэхээр нөгөө нэг ийм зүг 9 сардаа л одоо авах гэдэг юмнуудаа аваад 10 сар дээр жоохон химнэх маягтай байчвал аюусаа. Эсвэргээрээ яг нөгөө тийм түрүүн ярьсан шүү дээ. Ирээдүйд үр шимээ өгөх юмд хөрөнгө оруулах юм. Тэр мөнгөө ирээдүйд үр шимээ өмрөө зүйл рүү оруулсан. Илүү дээр сонголт болно. За ерөөл харилцаа нь яриаг байгаа тийм. За харилцаан дээр болохоор айгуу тийм удаан хугацааны хамтралууд
нэгдэх магадлал өндөртэй. Тэгэхээр ингээд чамд ийм саналууд ирнэ шүү дээ. Ингээд хамтарч ийм хийх үү гэд богино хугацааных ч бай, тэ урт хугацааных ч бай хамаагүй. Хамгийн гол нь нөгөө а, тэр хүмүүстэйгээ танилцаад Мгм. ингээд хамтрал хийн штэ. Тэнгүүд тэдэртэй гой найз нөхөд болж болно штэ. Хийж байгаа ажил чинь ингээд төгсөж болно. Гэхдээ тэр хүмүүсийн харилцаа чинь урт удаан хугацаанд хадгалагдана За гэсэн за. үг. Тий. За айгүй их нөгөө яри гэд тэгдсэн штэ. Аа. Ярилцах сар гэдгээдсэн штэ. 10 сард бас яг ингээл юмаа яриад чиний хувьд бол угаасаа бодлоо зэгцсэн юмаа ярих юм байна бас. Юм ярихаар бас айгүй сайн бодлоод зэгцэрдэн шүү. Харин тийм ээ. Тэгэхээр нөгөө заавал найз залуутайгаа биш. Зүгээр ингээ хүмүүстэй гоё бодлосоо яриад ингээд ярилцах юм шүү. Би тэгэл микрофон авах гээд байгаа байхгүй ч гэж. Ярих гад гэдэг Би микрофоноор. одоо нөгөө нэг энэ тэндээс ингээд бас өндөөх сургалт мургалт авсан. Тэгэл ингээд сурж байгаа юм бас өндөөх байгаа. Тэгээд тэрийгээ бас ингээд гаргаж ийж бодоо. Тэгээд яг инстаграмаа дамжуулаад тэгэл зүгээр ингээд орж иж байгаа бодлуудаа сайхан ярилцчихъя гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Чи одоо рилээр өөрийнхөө бодож байгаа юмыг ярьчих юм бол тэрэнд хариу үйлдэл өгж байгаа комент тэтэр чинь харилцан яриа болчих واخгүй юу? Мгм. Тийм. Тийм байна. Тэгэл нэг энэ тэндээс олж сонссон одоо хэрэгтэй ашигтай үг ч юм уу те тиймэрхүү нүдээ сайхан баттайгаа хуваалцъя гэж юу нээр бодоод байгаа. Мгм. Тэгэл өөрийнхөө бас ингээд гаргаж байгаа одоо амжилттай шүү дээ. Тэгээ тэрийг одоо би яаж хийв гэдгээл хуваалцахыг аюу хүсэж байгаа. Мгм. Тэгээд 9 сарда микрофон авъя. Мгм. За за за. За, эрүүл мэндийн хувьд болохоор жоохон ийм юу сар байгаа байхгүй юу? Нөгөө хэмжээ хязгаараа мэдхгүй байх магадaltaй сар байхгүй юу? Тэгээ нэг юмыг айгүй ихийг нэг дор идэвч гэдэг юм уу те? Ялангуяа нэг чихэр идчихэр гэл олныг нэг дор идчих гэдэг дээ шүү дээ. Тийм сар байгаа. Тэгээд нөгөө шингэн зүйл нэг ус сайн уух. Ууж байгаа юм дээр бас айгүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгжээч нөгөө нэг шингэн болон хатуу идчихэж байгаа зүйл чинь баланстай байх хэрэгтэй. Ялангуяа шингэн зүйлд давмгаалах. Тэгээд тэгвэл яг хоол хүнтэн дээр л анхаарах юм шүү дээ, тий? Тийм. Мм. Амруугаа орж байгаа зүйлтэй айгуу сайн анхаарна. Тэгээд яг юм нөгөө хэрэггүй junk food мод тийм юмнаас болж өгвөл тулзах хэрэгтэй сар байгаа. За. Тэгээд ер нь нөгөө нэг юм аппетит хөдөлтөн штэ. Мм. Ер нь нэг жоох идгээл лээдэн штэ заримдаа. Мм. Тэгэх гээд ах сар байхгүй юу? Мм. 9 сарда сайхан турсан юм чи 10 сарда тэгж болохгүй яа. За 10 сард ер нь бол хөдөлгөөн хийх хэрэгтэй бас. Аа. Ер нь бол цэвэр агаарт халахах, тэгээд нэг юм бясалгал хийх, Аа. тэгээд дасгал хийх тийм сар байгаа. Ер нь бол нөгөө жоохон хөдөлгөөний дутагдалд орж болохгүй гэж байгаа сар Мм. байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн хасах энерги рүү орноо. За. За 11 сар. За 11 сар болохоор а ер нь яг өөрийнхөө заяа сая ингэ нэг бодлууд байгаа гэсэн шүү дээ. Одоо бодол биш чиний нөгөө зан чанар байгаа даа шүү дээ. За. Тэрэн дээрээ анхаарах сар байгаа. Тэрийг нөгөө илүү сайжруулах, илүү хөгжүүлэх За. сар байгаа. Тийм. Сайн чанаруудаа илүү хөгжүүлэх, муу чанаруудаа анхаарч оо би жоохон юу яах гээд байдсан шүү. Өөрийгөө бусдаас жоохон дээгүүр тавих гээд байдсан шүү гэл нөгөө эго ч юм уу те. Эсвэл одоо би дүрсийгээ дуурлаад байдсан шүү гэд. Тиймэрхүү яг юм зан чанарууд дээр. Behavior гэдэг чинь тий. Тий. Аа. За за Тий. нөгөө би чинь одоо яг тий хувь тэр тийм зан чанар л юм байна л да одоо ингээд. Тий, зан чанар. Өөрөөс чинь гарч байгаа Мгм. зан чанар. Тэгээд анхаарал. Тэгээ тэрийгэд нөгөө анхаарахаас гадна нөгөө тодорхой хэмжээний юм хөгжүүлэлт, жоохон хөрөнгө оруулалт. Одоо өөрийнхөө зан чанаруудыг чагсаагаад бичиж болно те. Тэнгүүд аян зан чанараа би одоо дахиад жоохон баяжуулчих гэж гэдэг юм те. Тэгээд явна.
Одоо ингээд бусдад гоё ингээд би бол бусдад ингээд урам өгөх айгуу дуртай. Тэгэхэд тэр ингээд зан чанараа мөрө мэддэг бол тэрэн дээрээ гоё улам гоё нэмдэг ч юм уу те. Мгм. Яриа өгдөг тэгээ тэр яриагаа одоо ярианыхаа чадварыг улам сайжруулах ч гэдэг юм. Мгм. Мгм. За тэгвэл яагаад энэ сард яагаад энэ дээр ингээ анхаарч чичээ гэж байгаа вэ гэхлээр эсэргээрээ чиний нөгөө нэг энэ зан чанаруудын эсрэг дүр байгаад байгаа штэ. Мгм. Архичлах гад тахсаар واخгүй юу? Одоо хүмүүсийг шүүмжлэх гэж ч гэдэг юм уу те. Тэ хүмүүсээс шүүмжлэх эсвэл ийм хэм ойлгохгүй байгаа мó ч гэдэг юм уу те хүмүүсийг жоохон дээрээс харах хүмүүсийг ойлгохгүй байх өөрөөхөө байлгах гад байх Энэ тийм ээ. өөршгөө бодох тийм нөгөө зан чанарчин нөгөө Аа. итгэвч гээд байгаа сар байгаа учраас зөрүүлээд Аа. хоёлаа сайн руу чиглүүлэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр сайн дээр анхаараа сайн дээр ажиллангууд нөгөө муу руугаа анхаарлаа хандуулахгүй энерги явуулахгүй нь шүү дээ тий. Мм муун шууд гэдэг харагдчих шүү дээ энергийн төвшөнд. Аа. За тэгээд а бусдтай яг ийм мэддэг чаддаг зүйлүүд аягүй сайн хуваалцах хэрэгтэй санаа. Мм. Тий, ялангуяа материалдаг биш зүйл. Яг Мгм. ийм сурсан мэдсэн зүйлээ яриад үгүй юм чи ингэдэм биш үү, тэгдэм биш үү гэж Мгм. туршлагаасаа хуваалцдаг ч юм тий. Тэгэж өөрийнхөө дотор байгаа энэ хоримтлуулсан мэдлэг ур чадвараа ч гэсэн хуваалцах болно гэсэн. Мгм. Айгуу гоё өглөгч байх хэрэгтэй яг тэр тал дээр энэ сар бол. Би угаасаа би угаасаа яа. Одоо нөгөө нэг 11 сард угаасаа 11 сарын сүүл гэхэд за 11 сарын дундуур шиг магадгүй ер нь бол өөр улс руу нөхөх гээд байгаа шүү дээ. Герман руу. Мгм. Би Герман руу нүгэл бүр яг жинхэнэ контент влог тал дээр бүр амар сайхан анхаарал бодож байгаа байхгүй юу. Тэнгүүт яг Мгм. цагт таарч яана л да. Тэгэл санадаа ингээд компьютер бишээ камераар суугаад микрофоно бариад ингээд ярих одоо тэр боломж тэр цаг хугацаа орон зайг яг го таарч эхэлж байгаа байхгүй юу 11 сараас. Мгм. Би бүр яг хүмүүсийг одоо болио болтон яхад бол болж байгаа байхгүй юу. Мгм. Яг зөв. Аа. За санхүү материалын хувьд болохоор 11 сар чиний хувьд томоохон худалдаа авалт. Одоо яг жоохон юм том худалдаа авалт гэдэг шүү дээ. Тэгээд бас юм гэрээ хэлцээрүүд мөнгөтэй холбоотой гэрээ хэлцээрүүд хийвэл айгу ээлтэй сар байгаа. Тэгэхээр нөө гэрээ хэлцээр заавал чи үйлчлэгээ үзүүлээд чамд мөнгө төлөх албагүй шүү дээ. Чи өөрөө нэг том юм аваад тэрийг авахын тулд бас гэрээ хийж худалдаж авдаг байж болно шүү дээ. Тийм. Тий, тэгээд юм чухал гэрээ хэлцээрүүд бас хийвэл нэг айх зүйлгүй Аа. хийвэл айгу сайн байгаа. За. За яг энэ санхүү дээр болохоор ийм жоохон юунууд ирэх магадлал өндөртэй сарахгүй энергийн төвшөнд уруу татсан юм руу юунд ч уруу татагдаж болно. Одоо нэг Уруу за чиний хувьд юу байж болох вэ? явцгүй бизнес ч юм уу те. Ээ Тий. эсвэл одоо нөгөө нэг хүнд бусдад ээлгүй бизнес ч юм уу те. Тий. Бусдад одоо нэг тамхи зардаг бизнес ч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм руу орж болохгүй. За. Маш анхааралтай байх нь тэгэхээр. Тий. Яа тэгэхээр ийм саналууд ирэх магадaltaй байхгүй юу? Энерги нь байна гэдэг чинь тийм юм чам дээр ирж ирэх магадлал өндөр байхгүй. Аа. Тийм. За, эрүүл мэндийн хувьд. Биш харилцаа тий. Харилцаагаа яриаг байгаа шүү дээ. Харилцаан дээр болохоор илүү ингэдэг амар гоё юм. Флирти. Тэгээд ийм юу тийм хайрын сар За за. байгаа. Тэгээ бүр юм гал халуун. Тэ гал халуун сар байгаа шүү. За за. За. Ойлгочлоо гэж. Аа. Тий. Тэгээд нөгөө үндэ болохоор хостой болохоор айгүй их юм хайр халамж өгөхтэй сар байгаа. За. Хайрын сар байгаа учраас тий. Гал халуун сар байгаа учраас хайр өчөөж тэр чинь гоо нэмэх энергиөрөө орно шүү дээ тий. Аа. Гой халамж маламж одоо байдгаас арай илүү ихэгдэнэ гэсэн. За эрүүл мэнд дээр болохоор нөгөө нэг яг эмэгтэйчүүдийн дээр илүү анхаарна гэсэн үг. За. За ялан тэнгуүтээ эргээрээ бол хүүхэд олоход айгүй ээлтэй сар ахгүй юу? За.
Тий. Нөгөө эмэгтэйчүүдийн одоо тэр сар чинь нөгөө эмэгтэйчүүдийн дээр очичоод тийм шүү дээ энерги нь. Аа. Тэгэхээр нөгөө доороосоо даарахгүй байх одоо нэг эмэгтэйчүүдийн асуудлууд бөөр бас байгаа. Бөөрөө нэг хэд их ачааллахгүй байх. Эсвэргээрээ эерэг зүйл нь юу байгаа вэ гэхлээр хүүхэд төлөвлөөд ч юм уу те тэгж байгаа олвол нөгөө тэр хүүхэд тэйхэд айгүй ээлтэсээр байгаа гэсэн. Мм. За тэгээд гоо сайхан эрүүл мэнд дээр дахиад гоо сайхан орж байгаа. Гоо сайхандаа анхаарал нөгөө гоо сайхандаа юм хөрөнгө оруулалт хийх юм бол бас айгүй сайн сар байгаа. За. Мгм. Эсвэргээрээ Мгм. ийм юу а, шивээс гэдэг тиймэр юмнууд идэв штэ. Мм. Тэд нар болохоор жоох эрсдэлтэй сар байгаа. Шивээс Шивээс хийлгэх. За тэгээд токс мотокс гэдэг шүү дээ тийм юм хатгадаг. Тэр чинь нөгөө нэг юм эрсдэлтэй штэ. тийм. Халдвар тээж идэг. Тэгэхээр Аа. тийм зүйл хийлгэхгүйгээр эсэргээрээ арай жоохон зөөлөн Мгм. гоо сахны массаж ч юм уу те эсвэл одоо үснийхаа заслалтыг өөрчлөх, имижээ өөрчлөх яг энэ зүйл дээр анхаарах юм бол бас айгүй илтэй байна. За за. За за тэгвэл яг би яг үсээ гоё хэлбэрт хариулъя гэж бодож ирсэн. 11 сард өөрчлөлнэ. За ийм л байна да. Гоё ялаа. Тэгээд ингээд миний ингээд эх 3 сарыг ингээд дэлгэрэнгүй маш ойлгомжтой. Тэгээд бас давхар зөвлөгөөтэй хэлж өгсөн цаамуудаа бас маш их баярлалаа. Тийм. Зүгээрээ. 9-10 сарынхаа ерөнхий төлөв дээрээ за тэгээд бас өөрийнхөөгоо ингэж давхар мэдж авна гэдэг чинь яг дараагийнхаа 3 сарыг ингээ ажлаа төлөвлөхөд айгүй гоё болж ирж байгаа байхгүй юу. Тэгээд яг л нөгөө нэг балансаа барайл, тэнцвэрээ барайл тэгээд яг хийх санаудаа хийнэ гэж төлөвлөлөө. Тэгээд ер нь томоос ингэ зөвлөгөө авах айгүй гоё байд юм аа. Тэгээд надтай адилхан 10 сарын 12-нд төрсэн эмэгтэй хүн байвал бас их азтай байна. Тий. Гэтэ энэ дэр бол заавал эмэгтэй эрэхтэй гэхгүй. Эрэхтэй хүнд ч За гэсэн. Тий. Хамарстай. за. Тэгээд би яг 11 сарын сүүлээр үр дүнгээ хуваалцсанаа. Тэгэрээ. За. За баярлаа. Баярлаа. За түр баяртай. Баяртай.